ийм чухал хуулийг яралтай гормоор хилцүүлэе гэж орж ирж байгааг эсрэг байгаа. Хилцэхгүй буцаах саналыг дэвшүүлж байна. Анх ер нь асуудал яаж усч ирсэн гэхээр Монгол улс Бүгд найрамд хятад улсын засгийн газар хоорондоо хэлцээр байгуулад хил дамсан төмөр зам байгуулах чухал юм байна. Хэдийгээр манай талд хүнд нөхцлүүд байсан ч гэсэндээ дэнсэлж үзээд шийдвэр гаргаад хэлцээр байгуулсан. Тэр хэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд биржийн хуулийн 14 дээрх заалт буюу үнийг нь биржээр тогтооно гэдэг нь өөрөө зөрчилтэй учраас хасах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энийг хасахын тулд ингээд яралтай хэрэгжүүлж байгаа мó гэдэг асуулт босч иртэл тэрний ард төмөн янзын аюулгүй том асуудлууд ороод ирж байгаа. Эдийн засгаа аврах гад байгаа юм санаа байгаа мó л гэж харагдаж байгаа. Одоо бид нөр орлого багасчлаа, үн унцлаа, төсөв хэцүүхэн байна. Тэгэхээр зэрэг за төсөв тоцдох нөхцөл нь үүсээгүй маа гэхэд бид нар ч одоо ингээд идэвхжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр мөнгө олохын тулд ерөөсөө энэ төслүүдээс бол буцахгүй ямар ч байсан тэр цемент зураад мөхмөхөө гаргаад юмаа хийн. Тэгэхээр бүтээгдэхүүнээр баартертэй гэдэг имийг оруулж ирж байна. Энэ бол маш том мөнгөний асуудал. Тэгэхээр энэ бол зөв бурууг нь дараа ярьж болно. Энэ ажил хариуцсан засгийн газрын хүмүүс бол хэцүү л байгаа баг. Тэгвэл эн чинь биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэдэг гол зорилго нь биш. Том юм орж ирж байгаа учраас яралтай гормоор хилцэж болохгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр за жишээлбэл одоо нөгөө үнийн индекс ойлгомжтой. Худалдаж авчаад сар болоод хил хөргсээр итэл үнэн унцаад байхаар хүмүүс орж ирэхгүй байна. Тэгэхээр тохиргойж болно. Гэтэ тэр нь буцаж үйлчлээд одоо мөнгөний төлцөө овоолцсон байгаа нүүрснүүд чинь тооцох юм бол хэдэн 100 сая доллар их 80 төгрөг болно шүү дээ. Тэгээ тэрийг яхаараа бид нар бүгдээрээ төлөх ёстой юм. Бизнес хийж байгаа эрсдлээ хүлээсэн хүмүүс. Татаж аваагүй төлбөр хийгүүдээр нь тодорхой хэмжээний зохицуулт бас орж болох л байх. Гэхдээ тэрийг яралтай гормоор 14-ийн залтаа хамт шийдэж болохгүй гэж үзэж байна. Энэ бол нийт монголчуудын мөнгө төрний асуудал байна. Тээврийг худалдаа авахч тал нь хариуцнаа. Уурхаа бол нүрсээ гэх айгу цэгцтэй юм шиг. Гэхдээ энэ чинь нөгөө 2022 оны асуудал руу буцаагаад аваачиж байна. Хил нөхцлөөр нийлүүлэх гэдэг юм ярьсан одоо байхгүй буцаад тээврийг худалдаа авахч тал нь хариуцахаар өөрийнхөө тээврийн компанийг л оруулна шүү дээ. Тэгээд саяны Монгол банкны мэдээг харсан гадаад худалдааны алдагдал үйлчлэгээний салбарт 1.6 тэрбум байгаагийн 1.3 тэрбум доллар нь тээвэр. Ачаа тээвэр 1.1 тэрбум доллар. Монгол улс тээврээ хийж чадахгүй байна. Монголын газар нутгт дээрх тээвэр дандаа гадных хийж байна. Энийг бас анхаарах хэрэгтэй байна. Дөрвөн том оптек гэрээн дээр саяны China Energy нэг нэмэгдээд 5 болоод үндсэндээ коксчих нүрс, өндөр чанарын коксчих нүрс бирж дээр баг арилжаалахгүй үлдэж байгаа. Тэгэхээр нөгөө биржийн үн бол бага байх нь цаашдаа тодорхой. Тэгээ ийм нөхцөлийг шууд бус байдлаар өөрсдөө бүтээчээд бий болгочоод бирж ажиллахгүй байх гэдэг нь өөрөө буруу дүгнэлт байхгүй юу? Үн унахаар бирж мэдээж гүйлгэнд багасчил таараа. Тэгэхээр энэ асуудал бол олон ийм төвөгтэй байгаа. Хамгийн гол нь тэр төрийн өмчийн компани бүтээгдэхүүнээрээ солих юм чи хямдхан л өгч таарна. Тэгээ эцсийн дүндээ өөрсдөө хавханд ороод уул уурхаа нүүрсний салбарыг тэр чигээр нь унгаах юм айгүй хүнд нөхцөл байна. Тийм болохоор хэрэгцээ шаардлагыг нь бол ойлгож байгаа. Яралтай горим гэдгийг бол татгалзах нь зөв. Яагаад яралтай гэж заавал оруулж ирэх гээд байгаа юм бэ гэдэг асуулт байна. Баярлалаа. За цэвэг дөржийн Туван сайд хариулт өгье. За зулжрал гишүүний асуултанд хариулъя. Энэ 14 болон энэ China Energy-тэй байгуулах энэ гашуун сухад ганц самтын хэлцээрт огт хамаагүй. Яг энэ бол одоо сүүлийн үед энэ худалдааны дайн Трамп тарифын Монгол тусчаад байгаа сүүдрийг яралтай арилгах зорилттой орж ирж байгаа байл. Бид нар одоо хинч бай одоо ямар ч засаг бай энэ орлогоо нэмэгдүүлэх, тасалдуулахгүй байх, ажлын байр, иргэдийнхээ орлогыг байлгах гэдэг энэ талд ажиллах баг. Тэгэхээр үндсэн концепт зорилго бол ийм байгаа. Хоёрдугаар 13 дугаар заалтан дээр бид нар ерөөсөө тэр мэдээж эн чинь хүн ажил хийж цалин авч иж орлоготой байна. Хаана ажил хийх юм? Бүтээн байгуулалтан дээр ажил хийн. Бүтээн байгуулалтыг хийхийн тулд бидэрт төсөөр мөнгө алга. Тэгэхээр хаанаас болох юм? Бидэрт байгаа баялгаараа
бүтээгдэхүүн солилцох замаараа хийя гэдэг ийм л концепцээр энэ хуулийн юм явж байгаа шүү гэдгийг бас гишүүнд хэлье. За мөн одоо энэ хууль нь энэ одоогийн тэр хилийн цаана гарцсан байгаа гатчаад байгаа 4.3 сая тонн нүрсний овоолготой бол ямар ч хамаагүй. Тэр бол таны хэлснээр ингээд зарагдсан ийм нүрс. За тэгэнгүүт энэ гэрээний хүрээнд нөгөө компаниуд чинь тэр одоо нэмж биржээр 5-7 тээвэр хийгээд аваачаад өгье гэхээр авах талбай байхгүй. Терминал дүрс 90 гаруй хувийн дүрс. Хоёрдугаарт энэ Монголын одоо тээвэрлэлт нүрс чинь одоо тэр худалдаа авсан компаниудын чингэлгээр буцаж чингэлгийн дотор ачигдаж зарагдж байгаа. Тэгэхээр нөхдөө талбай байхгүйгээ чингэлгээ буцааж өгөхгүй байгаа учраас энэ цусны урсгаланд гүйж өгөхгүй энэ гацаа үүсчихэд байгаамаа. Тэгэхээр энэ хуультай бол энэ хамаагүй. За дээрэс нь яаралтай оруулж ирсэн нь бол үнэхээр яарах нөхцөл байдал үүссэн юм аа. Засгийн газар дээр жавхлан сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг маш одоо өдөр болго ингээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн бид нар нэлээд олон төлөөлөл ороод ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид нар бол яарахгүй бол энэ орлого, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт энэ төргээ цаг тулсан маш олон чухал асуудлууд байгаа. Дээр нь бүтээн байгуулалтын удирдал их. За улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.